Өнгөрсөн 3 дугаар сард Ногоо намын их хурал төрийн ордонд болж иргэний зориг намтай нэгтгэр болсон. Тэд улсын бүртгэл бүртгүүлэх хүсэлтэд дээд шүүхэд гаргаад 7 сар өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд иргэний зориг Ногоо намын 1000 гаруй хуудас материалыг хангалтгүй гэж үзэн 5 удаа буцаагаад байгаа. Гэтэл хэдхэн хүний гаргасан дүрмийн өөрчлөлтийг хуульд нийцсэн гэж бүртгэснийг нь эсэргүүцэж байна гэлээ. Ногоо намын их хуралд 800 гаруй хүн оролцсон. Тэдний 12 нь л иргэний зориг намтай нэгдхийг эсэргүүцсэн гэж байна. Олонхын сандар гаргасан энэ шийдвэрийг дээд шүүх хүлээн авахгүй байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна гэлээ. Өөр хооронд биднүүсээс янз бүрийн юм нэхэд ингэж явдаг. Нэг ийм л үйл ажиллагаа болчиход байдаг. Харин нөгөө нэг Ногоо намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн гэх үйлдэлийг болохоор нэг 3 хуудас материал өгтөнд барьж яваад бүртгэгчдэг. Тэгэхээр энэ шудраг ёс мөн үү? Тэгэхээр өнөөдөр Монгол улсын шүүх ямар байдалд орж байна гэдгийг л харуулж байгаа. Тэр бичгийн дутуу байна. Тэр энэ нь ийм байна. Одоо нэг тийм бичиг бүрдүүлчихүүлгээд ингээл буцаад идэв юм шиг. Тийм хуулийн дээр бол тийм заалт байдгүй мэн. Бид нар тэрийг нь болохоор манай энэ хүмүүс болохоор зүгээр за яах вэ шаардсны нөгөөд яа гэсэн байдлаар өдний хүртэл хандаад явцсан юм байлээ. Иргэний зориг Ногоо намууд өнөөгийн ардчилсан нийгмийг бий болгож төлөвшүүлэхэд хүчин чармайлтаа гаргаж ирсэн. Харин одоо өөрсдийн байгуулагдсан тогтолцооныхоо өмнө хүчин мөксдөж байна гэж ярьж байна. Тэд ерөнхийлөгч Элбэг Дөржийг өнгөрсөн сонгуулиар дэмжиж оролцсныхоо хувьд энэ асуудалд анхаарал тавихыг хүслээ. Иргэний зориг Ногоо нам маргаашаас эхлэн улсын дэд шүүхийн үүдэнд олон нийтийн санал асуулга явуулах гэж байна. Тэд шүүх иргэн бүрт шудраг үйлчилж чадаж байна уу? Монголын шүүхэд та итгэдэггүй гэсэн асуултыг иргэдэд тавина гэлээ. Алтан уян Баатар Хүнаар шууд мэдээллээ.